За сайн байцгаана уу бүгдээрээ. За би Намибиагийн бордер дээрээс буцаад явж байна. За ойртой ер нь л нэг л болж өгөхгүй байна. За Африкийн улс орнуудаар орж эхэлснээс хойш ерөнхийдөө хил дээрээс виза аваад их амархан нэвтрээ яваад байсан. За тэгээд энэ чигээрээ л ингээ явдсан болоо гэж бодоод судалгаа багтаал явсан. Тэгээд Намибиагийн бордер дээр ирээд нэвтрэх гэж оролдлоо. Тэгсэн чинь Монгол улсын иргэн бол заавал виза мэдүүлэх ёстой гинэ. Аль эсвэл ямар нэгэн элчин сайдын яамнаас очиж визнийхээ хүсэлтийг өгч иж одоо виза авах ёстой гинэ. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бол 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр. За энэ өдөр миний хувьд их чухал өдөр байгаа. Учир нь юу вэ гэхээр 2023 оны 8 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол улс Ховд аймгийн Булган сумын Ярантын бомтоор дэлхийг тойрох аялал маань эхэлж байсан юм аа. Тэгээ өнөөдөр бол яг 1 жилийн тохиож байна. За яг ил өдөр би нийтдээ 14 улсын газар нутгаар аялаад 18,000 км орчим газрыг аялсан байна. За тэгээд энэ хугацаанд бас чамгүй их мэдээллийг хүмүүст хүргээд аялсаар ирсэн байна. Тэгээд нийтдээ одоо тэгээс эхэлжсэн пэйж хуудас маань өнөөдөр 30,000 дагагчтай болсон байна. За тэгээд нийт дагагч нар, дэмжигч нартай та нартай бас 1 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Үргэлж дэмждэг, тусалдагт баярлалдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд 30,000 орчим дагагчтай болсон байна. Энэ өөрөө өөр цаг үед намайг дагдаг болсон дагагч нар байдаг. Тэгээд эдгээр хүмүүс маань нэгдсэн мэдээлэл байдгүй. Яг намайг хаашаа явж байгаа, ямар зорилготой, ямар хүн гэх мэтлэн маш олон асуултууд асуудаг. Тэгээд нэг тодорхой хэмжээнд өөрийнхөө аяллаа тухай, өөрийнхөө тухай та бүгдтэй ойлголтыг өгөх гээд энэхүү яриаг хийж байна. За тэгэхээр хамгийн эхлээд яагаад дугуйтаа аялахаар болсон бэ гэдэг асуултууд их тавьдаг хүмүүс. Би анх 2016 оноос эхлээд яг дугуйг өдөр тутамдаа хэрэгэлдэг болсон байгаа. За тэгээ 2019 оноос дугуйтаа аялж эхэлсэн. За дугуйтаа аялж эхэлснээс хойш нийтдээ нэг 5,000 орчим километр газрыг Монгол орноороо тойроод аялсан байд юм аа. За энэ хугацаанд дугуйтаа аялалд улам их дурлсан, татагдсан. За дараа нь бол ингээд дэлхийгээр аялах хүсэл мөрөөдөлтэй болсон. За тэгээд дараа нь хамгийн сүүлд одоо ингээд судалж эхэлсэн л дээ. Дэлхийд ер нь ямар аялагч нар байдгийг, дугуйтаа аялах ер нь ямар боломжтой байдгийг ингээд судлаад үзэхэд бол дугуйтаа аялал өөрөө дэлхийн хэмжээний маш том улс орон үндэстэн болгон одоо ингээд дугуйтаа аялал хийдэм байна. За бүр маш дээд зэрэглэлийн гоё тоноглолтой, тав тухтай аялах боломжтой байдığım байна. За ерөнхийд нь хоёр хэсэг хувааж үздэг юм байна. Нэг нь болохоор bike packing гэдэг төрөл. За хоёр дахь нь болохоор bike touring гэдэг. За bike touring нь илүү нөгөө богцтой болоод илүү тав тухтай бүх ачаануудаа ингээ аваа явдаг. За bike packing нь болохоор зөвхөн одоо өөрт хэрэгцээтэй ачаа бараагаа аваад аялдаг юм. За энэ хоёрын бас нэг ялгаа нь юу вэ гэхээр bike touring нь илүү холын замд аялдаг бол bike packing нь төлөвлөгөөтэй одоо богино холын зайд хэлж болно. Холын зайд аялж болдог. Богино зайд аялж болдог. За тэгээд би ерөнхийдөө илүү хол аялах учраас bike touring-ийн сонирхож үзээ, судалж үзээ. Тэгээд сүүлийн яг 1 жилийн хугацаанд шийдвэрээ гаргаад тэгээд сүүлийн 1 жилийн хугацаанд бэлтгэл ажилдаа ороод за тэгээд
23 оны 8 дугаар сарын 20-ны өдөр аяллаа эхлүүлж исэн түүхтэй юм аа. За яг энэ хугацаанд та бүгдтэй ингээд дэлгэрэнгүй яриад өгвөл Хятад, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикстан, Афганистан, Пакистан, Иран, Дубай, Араб нэгдсэн Эмират, за тэгээд Оман, за тэгээд дараа нь Кения, Африк улс орнууд руу орж ийн. Кения, Танзани, Замби, Ботсвана гэсэн эдгээр улс орнуудаар дамжаад аялаад явж байна. Ирээдүйд болохоор Саут Африкаг зорж байна. Ийм хүн байна ерөнхийдөө бол. За тэгээд зорилгын талаар хүмүүс их асуудаг. Яг хаана очиж зогсох вэ? Хизээ буцаж Монголд очих вэ гэдэг юм уу? Иймэрхүү асуултууд их ирдэг. Зорилгын хувьд болохоор надад тийм нэг тодорхой одоо ийм зорилго бол байхгүй. Юу вэ гэхээр би анханасаа л Монголоос гарахдаа аялах зорилготой байсан. За мэдээж аяллахаа явцдыг тодорхой хэд хэдэн улс руу очиндоо гэсэн ийм зорилго байсан юм а. Нэг бол ер нь бол Иран байсан. За тэгээд Турк байсан. За тэгээд би аяллахаа явцад ер нь хэд хэдэн нэлээд хүнд шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Учир юу вэ гэхээр эхлээд бол Узбекистанд маш хүнд шийдвэр гаргасан. Узбекистанд хоёр одоо ийм салаа замаар аль нэг замаар нь явах шийдвэр гаргаж ирсэн. За урдуураа бол Тажикстанаар дамжаад Афганистан, хойгоороо явах юм бол Каспийн тэнгисээ тойроод Оросын нутгаар ингээд дамжаад явах байсан. За нэг нь болохоор Оросоор явах юм бол маш уйтгартай талаар ингээд 3000 орчим километр юм тал нутгаар явах. За урдуураа явах юм бол маш эрсдэлтэй нэг орн байгаа. Тэр нь Афганистан. За тэгээд нэгэнт л миний энэ аялал өөрөө адал явдал өөрөө хүсэж явж байгаа учраас сайн судалж үзээд за ер нь боломжтой юм байна уу гэж үзснээ үндсэн дээр Афганистанаар аялаад за цаашаа үргэлжлүүлсэн байгаа. За тэгээд Афганистанаар аялаад гарсны дараа миний одоо айц гэх юм уу илүү ихийг үзэх хүсэл тэмүүлэл маань улам бүр ингээд бадарсан гэх юм уу. За тэгээд Афганистанаараа дамжаад цаашаа Пакистан, Иран гэд үзсний дараа Арабын улс руу явах шийдвэр гаргасан. За Дубай визгүй байсан учраас Дубайгаар дамжаад Оман, за цаашлаа бүр Сауди Араб руу орж үзхийг маш их хүсэж байсан. За тэгээ Омонд очиод Сауди Арабын визийг мэдүүлж үзсэн юм аа. Мэдүүлээд нэлээд одоо ийм 14 хоногийн процессын үйл явцын дараа болохоор би Сауди Арабын визийг авч чадаагүй. За тэгээд цаашдаа дугуйгаа үргэлжлүүлээд явах боломжгүй болсон. Яагаад вэ гэхээр Сауди Араб хаалттай болсон. Цааталт нь Йемен гээд дотоодын өмнөтэй маш хэцүү улс байгаа. За тэгээд нэг шийдвэр гаргахаар болсон. Тэр нь юу байсан бэ гэхээр миний яг хажууд Африк байгаад идэг. Аяллаа ингээд Турк руу ч юм уу Египт руу ч юм ингээд явчихлаар ингээд ерөнхийдөө дуусгах гээд байгаа учраас аяллаа би дуусгамааргүй байсан. За тэгээд Африк руу ниссэн байдیں۔ За Африк руу нисээд одоо Ботсвана улсад ирсэн явж байна. Аялал маань маш сайн явж байна, үргэлжилж байна. За аяллаа бас нэг хэсгэл болсон хойно бас тодорхой хэмжээний бэрхшээлүүд тулгардаг. За яг одоо Намиби улс руу орох гээд баг зэргийн асуудал тулгарчаад ингээд фейлтчээд байж байна. За цаашдаа яах вэ гэж олон хүмүүс асуудаг. Цаашдаа болохоор юу ч гэсэн Саут Африк хүртэл явж үзхийг хүсэж байна. Одоо нэг ойролцоогоор нэг хамгийн багадаа л ихэд 2-оос 3000 км-ийн зам байна. За бас Лесово гэдэг Африк дотор оршдог юм жижигхэн юм улс үт юм байна. Тэр улсаар бас орж үзмээр байгаа. За тэгээд Африкт орчоод дараагийн шийдвэр ч юм уу эсвэл Монгол руугаа буцах уу эсвэл өөр санаа бодол байгаа юу? Тухайн бүртээ та бүгдтэй хуваалцаад явнаа.
За өглөөний мэндэ. За өнөөдөр бол 8 дугаар сарын 21-ний өдөр. За яг миний алхаж яваа газар өглөөний 8:30 минут болж байна. За та нар намайг хаашаа явж гин гэж бодож байна вэ? Хэрвээ влогоо сайн үздэг бол энэ алхаж яваа газрыг санаж байгаа баха. Энэ балын нэрийг бас санаж байгаа баха. За би буцаад Замби улс руугаа нэвтэрж байна. За юу болсон учир явдлыг та нар маань мэдчихэж байгаа бох бүгдээрээ. Надад Намиби болон Ботсвана улсын виз байхгүй байгаа. Тэгээд тэр хоёр улсынхаа визийг мэдүүлэх гээд Замби улс руу явж байна. Ерөнхийдөө нэг 3 хувилбар байсан. 3 хувилбараас хамгийн боломжтой хувилбар нь бол Замби улс руу буцах байлаа. За нэгдүгээр хувилбар Ботсвана улсын Хараре хот руу явах байсан. Гол нь асуудал нь 10 хоногийн визтэй учраас амжихгүй байхаа гэж одоо бодсон. Хоёрдугаарт Зимбабве улс руу нэвтрэх байсан. Уул нь бол аялж үзээгүй газар учраас давуу тал үүснэ бас нэг аялангаа орчоод ирэх гэж бодсон боловч интернет виз аваад олгод юм байна. Тэгэхээр надад хангалттай цаг хугацаа байхгүй. За тэгээ нөгөө мэдсэн сурснараа Замби улс руу буцаж байна. За тэгээд дугуйтайч дугуугүй ч энэ ч ихсэн аялал шүү дээ. Тэгээд энэ аяллахаа нэг хэсгийг та нартай влог оруулчихъя. Хамтаа явцгаая. Замбези гол. За сайхандаа ингээд буцаад Замби улстай ороод ирлээ. Ялгаатай байгаа үстэй. Одоо Ботсванад хөнгөө шахуу байхад энд ингээд хөт хөдөлгөөнтэй байж ахчихжээ. Энд SIM карт авч байна. Hey, how are you, my friend? Good, how are you, my friend? Fine. За ингээд Ливингстон явахын шеэр таксинд суучлаа. За тэгээд Ливингстон хотоос цаашаа дахиад нэг дамжиндаа тэгээд Лусако хотод очино. Оройхон тишэл очих бах. Лусако хот руу явж байна. За гэтэл манай тусны жолооч замдаа байсан иммиграшн дээр зогсоогүй учраас энд ирээд цаатуулагдчих байна. За тэгээд сууж явсан 2-3 хүн ачигдаад явлаа. Бодвол төрчлөлтэй байсан юм болоо да яасан. Амар шалгамтай юм байна. За нэг бүтлгүй жолоочтой автобусан суучжээ. Дахиад явж хагаад нэг машин шүргчтэй юм да. За тэгээд цагдаагийн газар ичсэн. Бүгдээрээ нэнгэр ингээд хүлээгээд ээж байна. Одоо удахгүй болно. Эндээс нэг 70 км л зайтай байна. За нэг ус ойрхон ирсэн чинь гүрийг л хүлээхээс өөр арга алга. За өглөөний мэндэ 8 дугаар сарын 22-ны өдөр Лусако хотод ирсэн байж байна. За одоо Эцсийн сайдын яам руу явж байна. Өмнөд авах эцсийн сайдын яам руу явж байна.
Саут Африк ирсэн сая өглөөний 8 цаг 20 минут хамгийн эрт ирсэн юм байна. За ер нь бол яг үнэнтэй нүүр туллаа. Би бол Саут Африкийн виз авч чадахгүй юм байна. Өмнө болж исэн Сауди Арабтай яг ижилхэн процесс боллоо. Манайх элчин сайдын яам нэгдүгürt байдаггүй. Энэ нь өөрөө давуу тал үүсэхгүй байна. Хоёрдугаарт Сауди Арабд ерөөс аялал жуулчлалын виз байдаггүй. Тэгээ ер нь ихэнх улсууд нь ямар зорилгоор явж байгаа гэхээр бизнес аялалч байд юм уу, амьдрах ч байд юм уу, тиймэрхүү нөхцлөөр виз авдаг юм байна. Тэгээд нэг арга байх нь байна. Тэгээд тэр нь Замби улсад амьдрах эрхтэй байх юм бол визод өгч байгаа юм байна. Тэгээд надад бол харамсалтай нь тэрийг авах цаг хугацаа байхгүй учраас зөвхөн Намибиа дээр л пойнтлохоор шийдлээ. За тийм байна. Байрлаж байгаа газараа буцаад ирсэн байна. Сая Намиби улсын элчингээр дамжаад мэдээлэл аваад ирсэн байна. Тэгээд Намиби улсын визийг бол e-виза буюу аппликейшнаар бүгэлж өгд юм байна. Тэг сарын хугацаатай процесс нь болд юм байна. За Өмнөд Африкийн визийг авч чадахгүй тодорхой болсон. Өмнөд Африк бол Монгол улсын иргэд Хятад улсын Бээжингээс мэдүүлж авд юм байна. За тэгээд Намиби улс дээр найдлаа тавьж гин. Гэхдээ бас их найдахгүй байна. Ягаад гэвэл сарын процесс болдог гэж байна. Би бол энэ сар байж чадахгүй. За одоо энэ буудалж байгаа байрны мөнгө төрөөс гэдэг ер нь бол нэлийн өндөр зардал тусаж байна. Тэгэхээр нэг 14 хоног байх юм шиг байна. За мэдээж надад Б төлөлгөө байгаа. Тэгэхээр бас Б төлөвлөгөөнийхөө зарим ажлуудыг амжуулаад судлаад байж ах хэвээр манай энэ хугацаанд. За тэгээд одоо нэгэнт яг үеийн болж байгаа юм чи одоо гуйгаад орж болохгүй бол одоо тэгээд ор халавгүй. За бол юуц нэг хүлээж. Тэг болохгүй бол Б төлөвлөгөөндөө шилжнэ. За одоо ингээд гониглаад байгаад байхгүй. Явж Замби улсынхаа Лусака хотод танилцсан. Бүгдээр хамтаа явцгаая. Yes. За би Африкт яг ингээд 4 дахь улсаараа аялж байна. За тэгээд Замби болохоор Өмнөд Африкийн улсад орд юм байна.
Тэгээд дөрвөн улс дотроос ингээ харьцуулт хийгээд аваад үзэх юм бол Кenya, Танзани, Замби, Ботсвана гэсэн юм дөрвөн улсаас харьцуулт хийгээд аваад үзэх юм бол Замби бол хамгийн хямдхан амьдралын өртөгтэй газар байгаа. Өртөг зардал хямдтай. За тэгээд ойролцоогоор нэг өдөрт бол нэг $15-оор 15-20 $20 ер нь бол энд амьдрах боломжтой гэж үзэж байна. За энэ бол Hungry Lion гэдэг энэхийн KFC шиг ижлэхэн ийм салбар байд юм байлээ. За тэгээд манай Африк орнууд бол давсны хэрэглээгээр бол амар өндөр байдаг. Амар их давс иддэг гэсэн үг. Тэгээ амар их кола уун. За ер нь хэцүү шүү. Амтан хоолныхын амтар хитрхи давстай. Энэ Hungry Lion гэдэг KFC-ийн салбар нь байгаа. Намайг зарим хүмүүс нь хятад гэж боддог баха. Тэгээд зарим нь бол хятад хүмүүс дургу хандлагч гаргадаг. Тэгээ олон дотор ингээ арзаагаад өрвийгөө явж явах шиг амар зүйл байхгүй. Тэгээ би ерөнхийдөө гадна хүзэнзэндээ ч нэг тэгэж их юу яадаг өсмөсөд суухгүй явж байгаа. Замби улсын амьдрал ер нь бас хүнд юм аа хүнд. Амьдрах гэж ер нь бол үзэж юм даа энэ бүр хүмүүс. Papa. Shima. Right here. Yeah, we just took picture. We don't have any money. Сагуулга гойд хүмүүсгүй хаасаагүй байна. Салтгүй юм байна. За хотын зураг ерөнхийдөө нэг иймэрхүү байна да. Хотын захын зураг нэг иймэрхүү байна. За зах руу н ороод нэлээд гүн рүү н ороод яваад үзлээ. Ер нь бол хүмүүсийн харц ер нь алах гэж шүү, ер нь бол хэцүү байна.
Тийм болохоор хотын шиг гарыг. За бүгдээрээ одоо хотын төвөөр нь алхаад үзье. Ямар хөө байна. За тэгээд Африкт бол сафари аялал, гейм драйв хийхэд ер нь бол хамгийн тохиромжтой, хамгийн одоо шилдэг одоо цэцэрлэг түрээлэнгүүд байдаг. Жишээ нь одоо Серенгети, Танзаны Серенгети, за мөн Кениягийн Масай Мара гэх мэтчлэн. За дээрэс нь Ботсвана бас өөрөө тэр чигтээ одоо ингээд үндэсний цэцэрлэг түрээлэн байна. Хаас айгу зэрлэг байгаад. За тэгээ Замби улсаас орж байна. Эндээс ингээд харьцуулаад үзэх юм бол Замби ер нь хамаагүй хямдхан сафари аялал хийх боломжтой юм байна гэж би дүгнж байгаа. Тэгээд хүмүүс хамгийн гол нь өөрсдөө сайн судлаад үзэх юм бол нэлээд хямдхан зардлаар аялах боломж бол байдаг баг шүү. За энэ бол Лусака хотын хамгийн том моол нь хотынхоо төвдөө байдаг. За тэгээд яг өөрийн гэс нэг стандарттай Замби улстай тохирсон ийм моол байна. За тэгээд Замби улсад ер нь хүмүүс асуудаг л да. Ялсан улсуудаас ч хамгийн амьдрахад тохиромжтой улс нь аль байсан бэ гэд. Энэ одоо бүх талаар нь ингээд шинжлээ судлаад үзэх юм бол ер нь бол миний бодлоор бол Замби улс ер нь бол маш их хүн амьдрахад ер нь хэлэхтэй улс юм байна. За нэгдүгürt бол хууль дүрмээрээ бол энд амьдрахад бол бүрэн амьдрах эрх зөвшөөрлөө авах боломжтой. За мэдээ цалин бол маш бага. Тэрийгэ дагаа юмны үнэ нь бас бага байдаг. За харин мөнгөтэй хүн бол энд бол ямар ч төрлийн бизнесийг хийвэл боломжтой гэж ер нь харж байна. Тэгээд ер нь их хвчлэн Пакистан, Индик гээд хүмүүс бол ер нь бол их амьдэрдэм байна. Тэгээд би бол одоо нэг сар гарны за бараг 40 гаруй хоног энд амьдэрсэн хүний хувьд бол хэлэхэд үнэхээр бол илэгтэй тухтай байсан. За тэгээд Африкийн улс орнууд ер нь ихэнх нь Английн колоничлалт байснараа онцлогтой үед юм байлээ. Тэгэхээр Лусака хотын хувьд бол 1950-ад оны дундуур тусгаар тогтносон байт юм байна. За тэгээд нэг л зүйлийг ер нь ойлгож авч байна. Хөдөлмөрлөдөг ард түмнөө хөдөлмөрлөдгүй ард түмнөө гэдгээс шалтгаалаад тухайн улс орон ямар хөө хөгжилтэй, эдийн засагтай байдаг вэ гэдг нь одоо ингээд шууд мэдрэгдэж байна. Үнэхээр хөдөлмөрлөж сурсан ард түмэн бол мэдээж өндөр хэмжээний ёс суртахуунтай, боловсралтай ер нь бусад зүйлснээс ингээд дагалтаад ирдэм байна. Тэгээд ер нь Африк хүмүүсийн хувьд жоохон ажилгүйд л ихтэй, жоохон ч биш юусэн маш их ажилгүйд л ихтэй. Хүмүүсийн амьдрал ах бай маш их баян ядуугийн ялгаа ихтэй. Тийм байна. Ер нь хөдөлмөрлөхгүй л бол ер нь хүн өсөж дэвжих боломж болцоо ер нь их муу байна гэж ойлгож авч байна. За энэ болохоор Лусака хотын нэг дүүргийнх нь гал онцгой байдлаа л дээ. Fire Stadium.
Hi. За сүүлийн 4 сарын хугацаанд Кен, Танзан, Замби, Ботсвана гэсэн 4 улсаар аяллаа. Тэгээд би бол улс үндэстэн болгон дээр ер нь бол тайлбар бол ингээд дүгнэлт хийхэд үнэхээр хэцүү. Тэгээд нийтлэг шин чанаруудын ингээд базаад ингээд Африк хүмүүсийн талаар бас нэлээд сайн бодлоо, дүгнэлт хийх хичээлээ. Ерөнхийдөө бол миний аялсан эдгээр 4 улс бол дөрвөлээ Английн колоничлалд хамрагдчихсэн юм улс орнууд байна. За тэгээд тиймч болохоор тийм байд юм уу? Африк хүмүүс их одоо нөхөрсөг тусч, за нөгөө талаасаа бас их үйлчлэгээ бол маш сайтай санагдаж байгаа. Тэгвэл яг энэ нь өөрөө яг нөгөө чин сэтгэлээсээ байна уу гэдэг нь бас үнэхээр асуудалтай санагдсан, асуулт асуумаар санагдсан. Үнэхээр чин сэтгэлээсээ байдгүй. Энд одоо чинь гарын мөнгөний соёл гэдэг бол маш өндөр зэргийн. Хэрвээ тэр хүн надад үйлчлэлтэй байгаа бол би гарын мөнгө төлөх ёстой гэдэг ийм одоо ёс суртахуунтай байх ёстой юм байлээ. Тийм байна. Тэгээд жишээлх юм бол би одоо Дундад Азийн орнуудаар явж байхад үнэхээр яг нэг хүнд туслая гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Манай энэ Төв Азийн гаралтай хүмүүс. Тэгвэл тэдгээр хүмүүс маань ямар ч хариу нэгтгүү бол ийшээ бол бас харьцангуй өөр. За тэгээ энэ нь бас магадгүй нэг талаасаа англичуудаас авсан соёлж байх талтай баха гэж боддог. За ингээ буудалтай ирж байна да. Hello, good evening. За нэмээд болсон визээ мэдүүлчихсэн. Хүлээлтийн байдалтай байж байна. Энд өдөртлөг ингэж иймэрхүү байдалтай өнждөг болсон. За сайн байцгаана уу манайхаа. За өнөөдөр бол Намиби улсын хил рүү нэвтрэх гээд орлого хийгээд чадаагүй. Тэр өдрөөс хойш 19 дэх хоног Лусако хотод буцаж ирээд Намиби бол өмнөд Африкийн визийг мэдүүлээд за тэгээ бүтлгүүцсэн. За тэгээд тэрнээс хойш 19 хоногийн дараа өнөөдөр нэг шийдвэр гаргасан байна. За цаашлаад Монгол руугаа буцах уу аль эсвэл цаашаа өргөжлүүлж аялах уу гэсэн юм шийдвэр байсан. Мэдээж аялал ямар газар улс руу явах вэ гэж маш их бодсон. Тэгээд Африкт бол яг одоогийн байдлаар ингээд бүх зүйлс жоохон ингээд уйдах тал руугаа хандаад байгаа учраас дараагийн газар орныг судалж эхэлсэн байгаа. Тэгээ явах бол нэг л газар байгаа. Нэг л төв байгаа. Энэ нь бол мэдээж өмнөд Америк. Энэ шийдвэрийг гаргахын тулд маш их эргэлдсэн, тэнэгэлсэн, олон талаас нь бодож үзсэн. За тэгээ яг энэ аяллаа туршид Пакистан улсаас хойш намайг одоо гой дэмжиж ирсэн Өмнөд Америкийн
Аргентин улсын Буэнос Айрес хотод амьдардаг манай Минжуур ах маань надтай холбогдоод ахын дүү хүрээд ирвэл ах нь бол ингээд ухтаад авнаа гэд ингээд ийм сайхан мэдээ өгсөн байгаа. За тэрнээс хойш бүх зүйл их амархан болоод виза авсан байна. За өнөөдөр буюу өнөөдөр бол 8 дугаар сарын 9 дугаар сарын 9-ний өдөр. Өнөө шөнө 2 цагаас бол нисэх ёстой байгаа. За тэгэхээр манайхаа өмнөд Америк руу явхаар боллоо. Маш их догдолж байна. Цоошин ертөнц. Өмнө нь болохоор Африкт бас ирж байхад бас нэг яг ийм мэдрэмж байсан. За өмнөд Америк ялгаатай нь юу вэ гэхээр мэдээж Монгол хүн угтаж явна тосно. Тэгэхээр арай тав тухтай сэтгэл амар ийм нөхцөл байдалд аяллаа эхлэх нэ. Маш их баяртай байна. Бүгдээрээ цогтаа өмнөд Америк явцгаая. За тэгээд одоогийн байдлаар би нэг юмнуудаа багцлж бодолцсон байж байна. Та нартай сонирхуулъя. За энэ буудалд болохоор энэ өрөө 350 квачагийн үнэтэй өрөө 40 гаруй мянган үнэтэй. За ийм өрөөнд нэг 7 хонсон байна. За тэгээд дугуйгаа өчигдөр уржигдөр яваад ингээд хайцанд боксонд нь хийчихсэн. За энэ бокс бол яг хэмжээ заагаад өгсөн байдаг. Тийм учраас тээврийн одоо зардал нэмж төлөхгүй. Энэ бол маш сайн давуу талтай. 20 кг ийм бокс авч явах зөвшөөрөл өгд юм байна. За тэгээд бас нэг 21 кг ийм хувийн тэш авч явах боломжтой байд юм байна. За тэгээд тэшнүүдээ энэ цүнхэнд хийгээд сайхан ороож багилж байгаа. За өмнө нь бол явж исэн учраас надад арай сайн илүү туршлага байгаа. За тэгээд онгоцсон болохоор ийм power банкуудаа авч сууж болдгүй юм байна лээ. Тийм учраас power-уудаа ингээ өөртөө аваад ингээд явж ин. За энд пассворд бүх юмудаа ингээ бэлтчихэн. Өөрийнхөө өөртөө цүнхээ өөрөөд ойр зургийн юм хийчихсэн. За энэ Дубайгаас авч исэн. Би Ливерпул клубыг дэмждэг. За клубийнхээ логотой цүнхээ өөрөөд. За тэгээд өнөөдрөөс эхлээд өмнөд Америкийн зүг рүү нислэг хийх гэж байна. За бүгдээрээ хамтдаа өмнөд Америк руу явцгаая.